Их хурлын дарга гишүүдийн өглөөний амар амгалан айлтгая. Шанхай хамтын ажиллагааны байгууллагад эсэх асуудлыг улсын их хурлаар хилцэж байгаа, эсвэл хилцэж байгаа байдалтай холбогдуулж ганц нэг санаа бодлого хэлэх гэсэн юм аа. Өцөгдөр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорон дээр энэ асуудал байгаагүй. Зөвхөн ажлын хэсэг байгуулах асуудал байсан. Бусад асуудлын хүрээнд нууцаар гинтхэн энэ асуудал орж ирээд за эрс хүрээгүй зөвшөлт хэлбэрээр оруулж ирээд эрс хүрээгүй ингээд энэ асуудал хойшлогдсон. Тэгэхээр энэ дээр миний бодлоор бол энэ чухал асуудал нэгдүгээрт нээлттэй хэлцэгдэх ёстой гэж бодож байна. Энэ нууцлаад авах юм ерөөсөө байхгүй. Хизээ байхад Монгол улс олон улсын байгууллагад нэгдэж орох асуудлаа нууцаар хэлцэж ирсэн юм бэ. Энэ байгууллагад эсэх асуудал, энэ байгууллагын дүрм журам гэрээ конвенц чинь бүгд нээлттэй ил тод байж байгаа. Үнэхээр л тийм эсэх чухал шаардлагатай гарцаагүй тулцсан асуудал бол үндслийг гаргаад тайлбарлаад улсын их хурлын гишүүд нэгдсэн ойлголттой болоод их хурлаар дамжуулж Монголын олон нийт ард түмэн энэ юун байгууллагын яах гээд байгаа, ямар ач холбогдолтой, ямар үр дагавартай энэ сайн муугийн тооцоод мэдээлэлтэй болоод төр засгийнхаа бодлогыг дэмжиж явах энэ нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хаалттай хэрхэвч хилцүүлж болохгүй. Тэгээд чинь магадгүй энэ 16-аас 20 онд үйл ажиллагаа явуулж байгаа их хурлын хамгийн үр дагавартай чухал шийдвэрүүдийн нэг байж магадгүй. Энэ гадаад бодлого, дотоод бодлогын ялгаа ерөөсөө тэр л дээ. Дотоод бодлогоор гарсан аливаа шийдвэрийн үр дагавар нь ерөөсөө тэр дорол мэдэгддэг. За бүр хойшлолоо гэхэд 4 жилийн дараа сонгуулиар мэдэгддэг. Гадаад бодлогын асуудлаар гаргасан шийдвэрийн үр дагавар бол олон жилийн дараа гарна. Магадгүй энэ шийдвэрийн үр дагавар сайн бол зөвийн, буруу бол лайгийн манай үр хөвгтүүд үүрнэ. Тэгж байгаа бол бид нар энэ асуудалд маш нухацтай хандаж их хурлаар үндсэн хуулиар олгогдсон гадаад дотоод бодлогын үндсийг тодорхойлно гэсэн энэ хүнд ч олгодог онцгой бүрэн ирэхээр байнгын хороогоор дамжуулж биш өөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ асуудлыг нээлттэй хэлцэхдээ зөвхөн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор хэлцүүлээ зогсоож болохгүй. Энэ бол 76 гишүүн 70 зургуулаа байр сууриа илэрхийлэх ёстой асуудал. Би нэг зөв бурууг нь яриаггүй шүү. Энэ зөвч байж болно, бурууч байж болно. Би бол буруу гэж бодож байгаа. Гэхдээ өргөн хэлцүүлгийн хүрээнд засгийн газар энэ гарцаагүй одоо ийм юм үндэслэл байна гэдгийг тайлбарлаад өгөх юм бол би байр суурийг өөрчлөхөд бэлэн байна. Одоогоор бол надад тийм тайлбар өгсөн танилцуулга байхгүй учраас хэлцүүлэг яваагүй учраас би бол хуучин байр сууриндаа жишээ нь байж байна. Тэгэхээр энэ бол байнгын хороогоор биш нэгдсэн хуралдаанаар хэлцэх ёстой. Асуудлыг хаалттай хэлцдэг горин байдаг л да. Гэхдээ ямар асуудлаа хэлцэх гэж байгаагаа хаалттай хэлцэжсэн түүх энэ их хурал байхгүй. Ядаж эн чи ийм асуудал хэлцснэ гэд тэр асуудлаа хэлцэх асуудлынхаа жагсаалтанд тавиад ийм юм үндслээр энийг хаалтаа хэлцснэ гэж байдаг болохоос биш бусад асуудлын дотор оруулчаад юу хэлцэх нь мэддэхгүй байхад гинтгөө оруулж ирээд энэ асуудлыг ингээд өцөгдөр зөвшөлдсөх шахс нь бол аюул боллоо гэж би бодож байна. Энэ өөрөө Монгол төрийг хүнд байдалд оруулах байхгүй юу? Энийг зөвшөлтчлээ улсын их хурал дэмжичлээ гэж ойлгоод манайх энэ байгууллага дэлсгээр болчлоо гэж зарлцдаг. Зөвшөлдсөн гэдэг чинь их хурал бодлого гаргацсан, их хурал зөвшөөрсөн гэсэн үг биш шүү дээ. Зөвшөлтсөд ороод ирэхлээр бид нар энэ гэрээ чинь болохгүй нэгэд буцааж исэн түүх байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг мөсөн шийдвэрээ гаргаж ээж олон нийтэд дэлхийд дахин зарламар байгаа юм аа. Гуравдугаарт энэ зөвшөлт хэлбэрээр оруулж ирж байгаа юм аа. Энэ зөвшөлт хэлбэрээр оруулж ирэх юм бол 3 хуудас танилцуулга биш. Монгол улсын нэгдэж орох гэж байгаа тэр 50 гаруй гэрээ конвенцийг монгол хэл дээр нь тэр орос хэл дээр нь ямар хэл дээр нь байдгийг хамт тавсаргаад засгийн газар дүгнэлтэд оруулаад энэ гэрээ конвенц нь ийм заалттай байна. Энэ үндсэн хууль тогтоомжид нийцэж чинь энэ хууль тогтоомжид нийцэхгүй тийм учраас энэ засвартай байж болно. Эсвэл энд нь засвар хийхгүйгээр олон улсын гэрээг бид нар үндснийхээ хууль тогтоомжоос илүү дээгүүр аваад явна гэд юунд орох гэж байгаагаа тайлбарч хэлмээр байгаа юм а. Тэгэхээр энэ бол зөвшөлдсөх асуудал биш ээ. Энэ бол бодлого гаргах ёстой асуудал байгаа. Бодлого